За юу цаана гидроп хамтруулж байгаа сурч интернетийн дараагийн дугаар тавтаамаар л энэ удаа олонгууд бид нэр премиум кейснүүд рүү орсон байгаа. Тэгээд энэ удаа премиум кейсний доороос 2 дахь буюу cheap knives гэдэг нэртэй кейс. Ер нь бол хутгун гэтээ хэмтэх хутгун юм байна. 73.2 долларын үнэтэй кейс юм байна. Тэгээд ер нь бол 100 задлаад Joker модороос задлаад кейс батлыгээ тэр ашигтай хэрэг алдагтай байгаа юм шиг байна. Гидроп нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утасны скинийг аппликейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гэдэг одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагч байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн үг. Яг одоогийн байдлаар бол нэг $59200 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. The cheap knives 7325 хамгийн үнэтэй юм болгоо доптер рууби унах магадлал ер нь бол бараг байхгүй гэж болно. Унах магадaltaйнууд нь 84 энэ төр эдрийг бол унах магадaltaй гэж хэлнэ. Тэр нь Huntsman knife энэ төр байгаа юм байна. Окей. За тэгээд шууд 100 машин дий. 100 залхад бид нар $7325 хэрэгтэй. Бид нар case баталнаас ясан балансаа зараад 53,000-т эхэлж байгаа юм. Йоо өмнөх бичлэгэн дээр би ямар амар алтай байна. Оо нэг задлаадглаа. Оо дахиад нэг задлаадглаа. Яа тэ утганы кейс дотор буунууд байгаа юм бэ. 10 задлсан алдсан. 20 задлсан 12 задлсан алдсан. 20 задлсан алдсан. 25 задлсан алдсан. 30 задлсан авсан. 35 задлсан. За барай money back өгөн байна. 40 задлсан алдсан. 45 алдсан. 50. Өө энэ яач вэ? 3.33% алдагтай байгаа юм байна. Окей, 50 задлсан дараа. Ашиг исэн 56, 55, 60 ашиг исэн 65 алдсан. 70 ашиг исэн 75 алдсан. 80 алдсан. 85 алдсан. 90 үе 95 100. Вау, $7325. This case sucks so bad. Joker мотор задлах юм бол яа энэ Joker мод шал димил кейс байна да. За 20-ыг задлаад үзье да. Тэгээд 20-ыг задлахад 66,000 юм. Мань 20-ыг задлах чадахгүй байна. Мань 10-ыг задлаа. А юу вэ? 20-ыг задлахад чинь $6,600 юм шүү дээ. Задлж юм задлж юм. За 1650-аар задлсан. Би энэ рубинуудыг авмаар байна. Энэ доплеруудыг авмаар байна. Энэ нэг рубин нисээд алга болчлоо. $1000 алдж जैन. Энэ ямар онцгүй кейс вэ? 2% магадлал энэ чинь бол үнэхээр мяа байхгүй. За 2 руби унсан, 2 доплер унсан, money back. Энэ стоо нэрэ манайхан түүхэндээ задлсан хамгийн мяа кейс байна. Мэн шууд бараг хэлчихээ нэрэ 2% гэдэг чи одоо доромжлол واخгүй юу? Тэгээ стандарт хувь чи 416 штэ.
6605 гэж болсон. This case is so bad boys. Энэ кейс бити задлаа. Үнэхээр шал тими кейс шүү. Тэ түүхэнд хамгийн муу кейс л да. Хааны өмнөөс одоо ингээд туршаад одоо энийг үдсэн үнийг задлахгүй байгаасаа нэрээ. Үнэхээр муу кейс. За $732.5 кейс батал хийсэн. Айлт 2 утгуунаад манад утга байхгүй. Вау, гайхалтай. Одоо манад 3 утгуунаад айлт утга байхгүй бай. Тийм тохиол байх уу? Манад 1 утгуун жаа байна. Come on. Айл 2 утга манад байхгүй. Гайхалтай. Энийн үнэ амар өсөд байгаа шүү дээ. Лит музео. Иттод памплаад байгаа. Үе, нэргээс яг ийм байдал автагдсаа л байх юм уу? Манад айл 2 утгуунаад манад байхгүй. Манад нэг тэгснээр манад 1 утгуунаад айлд байхгүй. Одоо тэгээ зургуулаа хоосноо. Яг дараалынхаа дагуу үйл. Оо, айл 3 утга. Яа, манад энэ 3 дунаач. Аа, энэ кейс бол сүрсэн. Бэжарэ. Гэхдээ бид нар тэр Руби унгаах юм бол боломж байгаа юм шүү. Тэгж өөрөөгөө итгэл найдар худлаа итгэл найдар өөртөө төрүүлээд арих. This case sucks. Манай Doppler гат унсан. Окей. Энэ гатыг ч юу н олон кейсэн дээр харсан да. Зөндөө унгаасан да энийг. Зөндөөч гівэд хийсэн дээ. Манад 2 айлт байхгүй. Оо, бэжарэ. Түрүүн над тохиолдсон юм айл тохиолдох гэдэг ч байна. Манад 1 айлт байхгүй. Бэжарэ. Одоо манад 2 айлт байхгүй юу? Окей. Эхлээд хоосон явна шүү дээ. Мэдээж хоосон явна. За, манад 2 айлт байхгүй. За, зүү тогтол алах гэсэн бодож байсангүй. Энэ кейс чинь 2100 дунчлах. 2200 дунчлах хэвээр байна. Энэ яг юу ах шиг байна? Нэрнээсээ авахулаад ер нь бол те ганц хутгатай болчих гэсэн хүмүүсийн мөрөөдлийг сэглэх бодолтой тим кейс байна. Одоо бид батал дээр аваад яах вэ? $500 шахав. $450 яшиг. $450 хуваачаарай. Математиктэй сайнуд нуучих хаа. За одоо Joker мод дээр нөө Rubin-уудыг л авах гэж үзэн штэ. Энэ гэхдээ шал мяа кейс байна. Юу ямар үүлийн үрээрээ чичтэй одоо би та нарын өмнөөс туршиж байгаа шүү дээ. Одоо та нарыг одоо баг алдаасаа л гэж бодож хийж байгаа л контент л таа угаасаа. Тэгээ мэдхгүй явж байгаа. Оо, хэмтхэн хутганы кейс байна. Гэхдээ миний байгаа балс тарах юм байна гэж бодоод задлчихгүй. Задлчихын чи одоо тэрнээс ч сэргийж одоо миний чиний хийжээ шүү дээ. За ямар давгүй хутгнууд унаад шүү. Doppler унаад шүү. За 3300 кейс батал юм байна. Эхний 4 кейсэн дээр манайх 3300 хүрсэн. Айлч бараг хүрсэн байна. Йоо, гэхдээ саяын гамма Doppler хүрэхгүй мө те. Гонигтай. Оо, айлт Ruby унчлаа. За энийг зөрүүлээд авчихсан. Ruby унгаана гэдэг чинь тэгээд 2% магад тэгэхээр шал тэнэг юм те. Энийг авчвал юу нэ амар гоё л. Ruby унаач авахааргүй болчлаа дөө. За гэхдээ айлыг хэрэг үржүүлж авахыг харъя. Айл бараг 2x-лээ. Аавгүй. Яг 66 байшиг гэж байгаа юм. Ялч юм яг хэсэн. Ялчуд имийг хийсэн ш. Яа, наа одоо кидроп одоо ингээд тэ кейсийг муулж байгаа гэж мэдчихэж байгаа болоо яг үндэ. Мэдхгүй бах тэ. Азар бид монголоор ярьд юм да. Англиар ярьдаг хүмүүсээс бол чи манай сайтыг мууллаа зууллаа бөө болох бах та. Энэ кейсийг энэ бичлэгийг үзсэн бол та нарт яг тэ энэ кейс мяа гэдэг юм чаа. Дажгүй кейс гэх юм бол тэр юу байсан шүү. Батл кейснүүд амар давгүй байсан шүү. Энэний одоо нэг 5 6 бичлэгийн өмнөх кейснүүд тэр дээр амар давгүй кейснүүд байсан шүү. Мань бол тэр дэрийг бол рекоменд хийн. Энийг бол ZPT онгойлго гэж рекоменд хийн. Айл Ruby унгаачлаа. Манайх зөрүүлээ Ruby унгаачлаа. $700 зөрүү. Барилт байна уу? Барьчлаа. Wait, hold. Яа, айл давчлаа. $180. Come on. Энэ бүр мяарчлаа.
Энэ шал димик кейс байна. За та нар тэр нөгөө балт кейснүүдийн бичдэг үзээрэй. За тэр нь хамаагүй дээр тийм шүү. Silk Milk гэ те $13 archaeologist лөө. Тэр кейс мэс амар агуу кейс шүү. За дараагийн бичлэрийг болзъя. Баяртай. Оо нэр giveaway-д оролцоорой. За